сонирхолтой олон За Монгол улсад нис хүчин үүсгэгдсэний түүх 100 жилийн хойно хүрээнд Чойсон суудлын маань тамирчин мөнх хатын хоролцоо маань 813 км-ийн хол Италийн зайн гүйлтэд одоо гүйж өдөрч Сүхбаатар аймагт одоо дамжин өнгөрч гараандаа орж байна. За нийт одоо бүрэлдэхүүн тамирчтай баяр хүргье. сайн харцгааж байна. Хаалга байна. За манайд амжилттай сайн барайнд орж ирлээ. Одоо ч хэд он жирүү? Хэд ч одоо 6 дахь л тий 6 хэдэнд гарлаа. 26 дахь шээ. 26 дахь. Өнөөдөр одоо 7 дахь та. Нийт одоо хэдэн километр гүйж ирээ? За нэг 202 мянга явцал 202. Тий. Стравагаар бидэд нөгөө гүйлтийнхаа Strava аппликейшнийг байн ашиглаж байгаа. Өдөр болгоныхоо өглөөр нэг гүйлтийг юугаар тавьж явчих. Аппликейшнд ашиглаад тэгээ мэдээлэл өгч байгаа. Stravагаар нэг 200 гаруй байна шээ. Машинаар бол бид чинь нэг 190 хэдэн километр явдээ. Яг явган хүн чинь нөгөө яг алхаж байгаа хүн чинь бас газрын нөгөө өдөөгөө үг сайн нөгөө таарч явдаг. Тэгээ замын ажиглалаар бас явж байгаа юм чи тийм ээ. Тэгэхээр бас 200 хэдэн километр 200 2 хацал. За зорин ирсэн та бүхэндээ баярлалаа. Монгол улсад нис хүчин үүсгэгдсэний түүхт одоо 100 жилийн хойно энэ арга хэмжээг зохион байгуулах хүрээнд бас Хэт толын 813 км-ийн гүйлтийг одоо зохион байгуулж Сүхбаатар аймаг Баруурт нисэх буудал, Хинтээ аймгийн Өндөр хаан нисэх буудал тийм ээ. За тэгээ мөн одоо замдаа Багнуур. За тэгэл Налайх гэх тэгээд буян тухай орж одоо барайндаа орно. Тийм учраас та бүхэндээ одоо гүйлтийн үйл ажиллагаанд өндөрөөс өндөр амжилт хүсье. За манай нисэх буудлын хувьд бол одоо 1956 онд одоо хамгийн анхны нислэг үлдэгдэж одоо байсан. Тэгээ 56 оноос одоо их усүрэн тавигдсан. 58 онд одоо манай буудлын одоо барилга байгууламж, холбооны газрын тоног төхөөрөмж гээд одоо суйрлуулж одоо аль бисаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За тэрнээс хойш бол одоо олон одоо дарга нар бас түүхэн одоо үйл ажиллагааг зохион байгуулж АН24 онгоц гэл одоо тогтмол одоо орон нутгийн нислэгүүд үлдэж хөдөө орон нутгтөө хүртэл одоо эмнэлэг одоо тийм ээ зорчигч тээврийн гээд одоо эрэл хайгуулын за тэгээд одоо хуучин бол одоо бидний жоохон үед өдрөл байсан шүү дээ. Одоо нөгөө хор цацах нацах гэл тийм хорны нислэг гэдэр гэл зөндөө одоо ийм үйлдэл нислэгүүдийг үлдэж одоо тогтмол нислэгтэй байсан. За сүүлийн одоо хэдэн жилүүдэд бол бас яг уу бас тогтмол нислэггүй байгаа манай буудлын хувьд бол за гэхдээ бид бас зүгээр суугаагүй. За нисхийн одоо бэлэн байдал, аюулгүй байдал гэдэг юмыг бол байнгын хангаж суудаг. Дээрээс нь одоо манайд бол одоо ерөнхий зориултын агаарын хөлөг бол одоо байнга жилд одоо 40-од дунджаар 40-од онгоц одоо бас нислэг үлдэж одоо ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх бол одоо 13 хүний одоо үндсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. За нягтлан бодогчтой, холбооны авиацийн техникчтэй, агаарын хөлгийн техникчтэй, цахилгаан дизелийн техникч гээд за тэгээд нисхийн мэдээллийн ажилтнтай, шатгааны лаборантны яравтай, за тэгээд одоо үйлчлэгээний хэдэн ажилчтай байгаа.
За ингээ 13 орн тоо бүтцтэйгээр за гэрээд 2 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд бол ерөнхийдөө бас харьцангуй гайгүй тоног төхөөрөмжтэй нисэх онгоцудаа бууж үйл ажиллагаа явуулахд бол байнгын бэлэн байдлыг хангаж гэрчлэгээж ажилладаг. Гэрчлэгээ одоо жил болгон сунгуулж гэрчлэгээ авч ажилладаг. Ажиллах хүчин одоо хүний нөөц маань бол дандаа мэрэгссэн, үнэмлэхтэй ийм ажилчид ажилладаг. За бидний одоо цаашдаа одоо бас бид одоо ингээд байнгын нислэгтэй болох тийм ээ. Сүхбаатарын аймагт одоо иргэдийг аялал жуулчлалын болон уул уурхай иргэдийн одоо нислэгийг үлдэхийн тулд бас бид зорж байгаа зөндөө ажлууд төлөвлөж байгаа ажлууд байгаа. За энэ жил маань одоо бас түүхэд одоо 100 жилийн ой. 100 жилийн ой учраас бид нар одоо бас төлөвлөсөн зөндөө ажлууд байгаа. За эсэх буудлын хэмжээнд бол одоо яг хуу эсэх буудлыг бас тоног төхөөрөмж одоо ажиллах тоног төхөөрөмж хүчин чадлыг бас нэмэгдүүлэх тал дээр бас дунд болон урт хугацааны хөтөлбөрүүдийг одоо боловсруулад явж байгаа. Мөн нислэгтэй болох тал дээр бас дунд урт хугацааны хөтөлбөрүүдийг боловсруулж одоо ингэж ажиллаж байна. За манай эсэх буудлын бол одоо үйл ажиллагаа бол тогтмол хэвээ явж байгаа. Тийм учраас одоо түүхд одоо 100 жилийнхаа ойн хүрээнд бас бид бас хэдэн ажлуудыг төлөвлөсөн байгаа. За яг нисэх хүчний 100 жилийн ойн хүрээндээ бас хүүхдийн одоо нөгөө палинар загвар нисэх онгоцны одоо үзүүлбэрийг одоо бас тийм тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн одоо буудлын нэрмжит одоо шатрын тэмцээнийг зохион байгуулахаар одоо энэ 5 сарда зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байгаа. Мөн одоо бид нисэх буудлынхаа өнгө үзмжийг сайжруулах тийм ээ гадна гэрэлтүүлэг үйл ажиллагаагаа сайжруулж идэвхжүүлэх тал дээр зөндөө ажлуудыг хийж байгаа. Тэгээ та бүхэнд одоо хүрэлцэн ирсэнд бас маш их баярлалаа. За нисхийн тань сайхан 100 жилийг тохиолдуулан зориг гарan гүйж байгаа хоролж явтаа бас баярлалаа. Асгол зугаа багштай бас талархаж байна. Өнөөдрийн хувьд бол бид нэр нисхийн 100 жилийн одоо сайхан тэмдэглэх арга хэмжээний маань эхлэл болоо явчихж байна. Ийм учраас тагнад их баяртай байна. Манай хамт олонч бид бүхэн одоо маш их сайхан байна. Ингээд бидний хувьд бол одоо нисхийн 100 жил гэдэг бол 25 оноос эхэлнэ. Манай нисэх буудлын түүх бол 1956 оны 7 сарын 9-нд анхны А2 онгоц 3 одоо байлдагч очраад цэргийн гэлцээнээр гом гэдэг хүн хариуцсан энэ 2 гэр барьж өгөөд ингээд одоо анхны төрөөч цагаан зулж алтан шар гэдэг ийм хүмүүс ирж энэ одоо байгууллагын суурийг анх тавьж ирсэн. За 58 онд анхны буудлын маань барилга баригдаад 59 оны 1 сард одоо тухайн үеийнхэн орт шилдэг одоо холбооны технологи төхөөрөмж за тэгээд ажиллах мэргэжлийн хүмүүс ингээд ирсэн. Энэний дагуу одоо анхны буудлын дараа маань Арднагийн мунцаг дарж тэг хүн дээр нь одоо манай холбооцсон ламсран за тэгээд үйлчлэгчлийн ухаан за тэгээд шагдар одоо наваан зүтгүүсийн 5 хүний өрөлтөөнтэй орж ялаа. Энэ буудлын маань үйл ажиллагааны гол зарчим бол одоо 56 онд анхан А2-оор 7 хоногт 2 удаа Улаанбаатар нислэгээсэн. За 65 оноос А24 онгоц манайд нислэгээж эхэлсэн. За 70 оны 10 сараас орон нутгийн 6 суманд нислэг хийж эхэлсэн. За Эрдэнэ цагаан, Онгон, Дархан, Баян дэлгэр, Наран гэдэг. Тэг. Ингээд нислэгээж эхэлснээр тухайн нисэх буудал 16 хүний орон доотой 2 нисгэгчтэй дээр нь одоо нэгтлэнтэй болсон. Анхны нэгтлэн маань одоо бий болсон санхүүгийн үйл ажиллагаа бий дааж эхэлсэн. Ийм учраас бол одоо 70 оноос бол манай нисхийн үйл ажиллагааны одоо хамгийн эрчимтэй хөгжиж эхэлсэн үе. За 85 он бол одоо манай нисэх буудал дээр одоо 7-5 жилийн гавсгай цамтал. Дээр нь одоо орон нутгийн болон Улаанбаатарын нислэгийн хамгийн оргил үе байсан. Энд бас 90. За 90 онд 92 онд манай А2 маань одоо татан бөгдөөд тэгээд зөвхөн Улаанбаатараас орон нутагт зочид тээврийн үйлчлэгийг А24 онгоц эхэлсэн.
тогтмол явуулаад үргэлжлүүлээд 7 хоног 5 өдөр үнслэг. Хамгийн одоо оргил үеэл орон нутгийн Улаанбаатар орон нутгийн эслэг тэр 92 оноос эхэлсэн. За тэгээд одоо зах зээлийн үйл ажиллагаа эхлээд одоо авцам тавигдсанараа манай нисгүүд бол бас хот орны дээр маань арай багасж эхэлсэн. За 2000 онд 60 оны хүчин чадалтай энэ нисгүүдлийг барьж ашиглалтанд оруулсан. За холбоо навигацийн хувьд бол одоо 97 онд одоо навигацийн шинэ оног хөрөмжөд тавьсан. За 2014 онд Дэмэ 5 4 гэдэг том станцуудыг шинжилсэн. Ийм одоо тоног төхөөрөмж техникийн хувьд бол эрчимтэй явж байгаа. Ийм учраас бидний үйл ажиллагаанд одоо хамгийн их оролцож одоо ахмадын одоо дэвтэртэй гарсан манай одоо 5 6 ахмад настан байна. Одоо нисгүүдлийн дарга гам бол маань энэ нисгүүдэлтэй 33 жил ажиллаад 30 жилийн нисгүүдлийн дарга хийсэн ийм сайхан маргалтай хүн байна. Энэ маань сайн нодон дэвтэртэй гарсан. За тэгээ эмч даан 2 онгоцны нисгчнийг байнгын үржлэгэнд оруулж за буухт нь өглөө явахт нь үржлэг хийдэг. Эмч бод гэдэг хүн 27 жил нисгүүдэлд ажиллаад дэвтэртэй гарсан. Одоо мөн сайхан буураа байна. За манай холбооны техникч Даваасан Бүгийн Сүхбаатар гэж манайд одоо 81 онд периодын техникчээр ороод өмнө говьд техникчээр ажиллаад дэвтэртэй гарсан. За манай моторчин захиргаанчин Яав Ираа гэж хүн байна. Мөн 20 хэдэн жил ажиллаад дэвтэртэй гарсан. За Ганбаатар гэж манай харуул хамгаалтын ажилтан. За Бацаахан гэж харуул хамгаалтын ажилтан мөн дэвтэртэй сайхан гарсан. За аюулгүй байдлын шалгач бичиг хэрэг олон жил 98 оноос 2018 гэдэг чинь 20 жил манай бичиг хэрэг аюулгүй байдлын шалгач хийгээд дэвтэртэй гарсан долгормаа гэж байна. Ийм сайхан ахмадууд байгаа. Ийм сайхан 100 жилээр тохиолдуулан манай нисгүүдэлж ажиллаж байсан ахмадууд мөн одоо үйл ажиллагаанд оролцож одоо ирж ажиллаад өөр газраас шилжсэн ахмадууд дээр нь одоо бидний дэмжиж ажилладаг одоо энэ хамт олон энэ бүхэндээ бас энэ та бүхнийг ирснийг тохиолдуулаад за 100 жилийн хугацаанд мөн бүгд нь урт удаан наслахыг мөнгөсөн яриа. За нисхүүчин үүсч өгсөний 100 жилийн түүхэн 100 жилийн он баярын мэндийг бас одоо нийт одоо нисхийн салбарын үе үеийн ахмад ажилчид болон одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагч та бүхэнд бүгдэнд нь хүргэн мэдчилье. Мөн одоо хоёр одоо тамирчин болон дасгалжуулагч багштай одоо 810 км зайгаа одоо хугацаандаа туулж барайндаа амжилттай орж нисхийн баяраар одоо хэдүүлээ баяртай уулзах болтугай гэдэг сайхан ёроолыг төшүүлье. Аян замаа сайн дуулж одоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарэ.